Хай, өглөөний цагаа бэлдээ. Өнөөдөр хүүдээ нэг мантуу жигэн жүгэн. Өмнө нь ерөөсөө авч байгаагүй юм. Шинээр авч туршиж байгаа юм. Нэг нь болохоор шал хуруу. Йоо, бис шал хуруу гэсэн гээд та. Уг нь шар хулуу гэхчихсэн. Хуруу муруу шиг ёо. За нэг нь болохоор шар хулууны нухаштай мантуу. Нөгөө нь болохоор вариантай мантуу. Тэгээд яг хөлдүүгээр нь захиалчдаг болохоор зүгээр жигнээ төгөхөд болно. Гэтэ айгу гоё амттай юм билэ. Тэр тусмаа вариантай нэг тийм вариантай талах шиг тэгсэрнэ халуун мантуу штэ. Ер нь дэжгүй гоё. Гэтэ энэ амар үнэтэй штэ. Дотроо нэг 2-3 ширхэгтэй юм бич 6,000 төгрөг орчим. Өнөөдөр нөхөр бас гэртээ өглөөний цагаа уuna гэсэн. Нөхөр маань хаяал гэртээ өглөөний цагаа уудаг байхгүй юу? Өмнөх оройныхоо хоолыг эрт идэх, аль эсвэл хурдан шингэдэг хөнгөн хоол идчихээрээ гэртээ өглөөний цагаа уугаад гардیں۔ Жохон хүнд хоол оройтуулж идчихэд унтахаараа мангас зүтлээд гэж өглөөний цагаа уухгүй гарчтээ. Өнөөдөр хүүгийнхээ шүлгийг шийдлүүлэхээ мартчихжээ. Өчигдөр хүүгээ сургуулиас навахад хүүд яг тэгжсэн байхгүй юу? Өнөөдөр би шүлгээ чэйжлээгүйгээд багш чэйжилсэн хүүхдүүдэн шалгуулад гадааш тоглож болно гэд тэгэд би чэйжлээгүй. Тэгээ багш дээр очиж уншсан чи багш намайг дутуу чэйжилсэн байна. Дахиад чэйжил гэж хэлээ тэгэд гатаа гаргаагүй гэтгсэн байхгүй юу? Би тэгэд за тэгвэл яг харж байгаа дийж нь хүүдээ заагаад үгүй чэйжлүүлээ гэтгсэн. Тэгэл угаасаа гэртээ очивол тэгэл нөхөр ирээл би нөхөртөө зөрөөл фитнестэй явал тэгэл угаасаа ороод ирэхэд унтах цаг болчтیں 9 болоод тэг мартаад тэр чигтээ унтчихэж. Тэгсэн чинь хүүч тэр үеэр аавда сануулж хэлээгүй. Тэгчээд өглөө осонгуудаа би шүлгээ чэйжлээгүй яах юм гээд. Одоо тэг яах вэ? Одоо өнөөдөр хөрөхөд дахиад тэгэл гарч тоглохгүй юм билгүү дээ. Уугнч тэр эцэгийнхээ хуурлаар багш амар сайн хэлсэн л дээ. Одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэй хичээлийн зааж өгдөг. Хичээлд нь ингээд үлгэрлэн дуурайж дагуулдаг үе. Ердөөсөө 1-р ангиас 3-р ангийн хооронд 3 жил үйд юм а тэрнээс цаашаа угаасаа эцэг эхэн ч өөртөө зааж өгч чадхаа болчтیں۔ Энэ үеэр л ерөөсөө эцэг эхчүүд айгүй их анхаарчих. Эцэг эхэнд хэр оролцож гин хүүхдийн дүг яг л тэгж гарна. Тийм болохоор цаашдын ирээдүг нь одоо энэ 3 жил эцэг эхчүүд хичээгээд өгөөрэй гэдгсэн. Уугнч бид хоёр ч тийм хичээдгүй эцэг эхчүүд бишлээ мэдээж. Гэтэ ягаад чи ялчгүй шүлгэн дээр нь жоохон хоцорчлоо. Уугн цээжлэх өстой шүлгнүүдийг харсан юм а. Тэгсэн чинь цэцэрлэгтэй чийжилсэн шүлгнүүд нь байхлаар нэг тоогоогүйсэн чинь мэдгүй дундаа чийжлэг шүлэг явж исэн байлгүй. Тэгэд хүн маань 9 сар даах хичээлдээ орсон өдрөө нөгөө нэг ангийнхаа самбарыг бариад хамгийн урд нь жагсаж гарч ирсэн байхгүй юу. Тэгэд багш нь орой над руу ярихдаа өнөөдөр ер нь хүүхдүүдэд ажигласан. Тэгэд ер нь суур мэдлэг, сахилга бат, хичээлийн идвэх зэрэгээрээ хамгийн сайн байсан хүүхдээр нь самбараа бариулж гаргад юм а. Өнөөдөр тэгээ танаа хүүхд маш сайн байсан гэтгсэн байхгүй юу? Би дөнгөт нь за болчтой хөрхий. Ганц хадаад нь тэгсгээд гайгүй төвтэй ойл болж дээ гэж бодоод бас санаа амарсан байсан. Тэгсэн чи одоо бас үгүй. Хүүхдүүд чи явн чангарна штэ. Тийм болохоор одоо нэг жоохон хичээлд нь илүү анхаарах хэрэгтэй юм шиг байна. За миний өөрийн маань хичээлч ялгаагүй дээ. Явн чангарчл байна. Би өнөөдөр ууг нь дипломныхоо нээлтийг хийх байсан. Тэгсэн чинь багш маань хэлгэсэнгүү. Багш маань хэлгэсэнгүүч гэж дээ. Уг нь өнгөрсөн сард багш маань бичсэн диплом аваад хүрээд ир гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр үед яг хүү маань гэмтэлтэй би гэртээ хүүгээ харж исэн үеэсэн байхгүй юу. Тэгээд юу ч гэсэн багш руугаа материалаа явуулчаад багшаа хойлоо онлайн хурал хийчихэд хүү гэдгсэн чинь юу яриад байгаа. Би чамайг сэдвүүчэн дагуу холбогдох профессортой уулзуулах чихад чинь. За тэгээд ирэх боломжгүй байгаа бол тэгээд дараа 7 хоногоос ирээрээ гэтгэхгүй юу. Тэнгүүд нь би заавадаа гэж бодоод тэгээд дараа 7 хоногоос нь хүмүүс гайг болоо сургуульд явсныхан дараа багш дээр очих гэсэн чи багш өөр хот руу ажиллаар явчаад ерөөсөө ирэхгүйсэн байхгүй. Тэгсээр байгаад миний дипломны нээлтийг хоцрооцсон ч гэжтэй тэр чинь тэгээд багш өөрөө шийдчихнэ. Тэгээд ямар ч гэсэн судалгаагаа өргөжлүүлжээ. Цагаан сарын өмнө нээлтээ хийн шүү гэдгсэн. Одоо цагаан сар гэдэг чинь хизээ юм. Энэ жилийн цагаан сар одоо баг энэ жилийн гинэ эх жилийн цагаан сар чинь 2 сарын дундуур байсан баха. Тэгэхээр би нэг сард юм эсвэл 2 сард тэр үеэр чи амралтай хойстой.
За мэдгүй ямар ч гэсэн он гаргаад нээлттэй их юм шиг үлээ. Миний сэдв болохоор эрчим хүчний үн, эдийн засгийн өсөлт, нүүрс хүчлийн ялгаруулалт 3-ын хамаарлын судалгаа ахгүй юу? Энэ чиглэлээр манай сургуулийн багш нар, оюутнууд айгүйх судалдаг. Тийм болохоор ер нь би сайн л байхгүй бол ер нь л амар амархан бүтрэх магадлалтай. Сая өнөөдөр тэгсэн чинь манай нэг өөр 2 оюутан нээлттэй хийсэн байхгүй юу? Тэгэд ер нь багш нарын хандлагыг хараад байхад бол боломжийн хувьд бүдрээх сонирхолтой шүү. Гэтэ ер нь манай сургуулийн залуу багш нар амар ширүүн санагдаад идэв. Одоо тэд нар чинь за өвчрэл баг зарим нь бол надтай зү, зарим нь бол нэг надаас 10 насаар ах ихч тим дотор байгаа штэ. За тим дотор байгаа багш нар гэж бодъё. Тэгэхээр тэд нар бас яг амар юм өрсөлдөөнтэй ширүүн юм судалгааны үеийг ингээд даваад гараад ирсэн болохоор одоо яг тэр үеэрээ ингээд оюутнуудад бүр амар өндөр шаардлага тавьдаг заа. Бүр амар зөвүүн бидیں۔ Тэгээд тэднээс жоохон дээшээ болохоор ер нь оюутнуудад арай ингээд зөөлрөөд тэгэд бүр жоохон настай автор багш нар бол ер нь бол аюу зөөлөн болчтой. Өнөөдөр гэхдээ тийм шаардлага өндөртэй залуухан халуухан гэжгүй юу? Йоо халуухан гэж хэлээгүй шүү. Зүгээр тоглосон. Тийм багш нар 2 л байсан. Тэгээд манай удирдагч багш настай профессор ахгүй юу? Тэгээд манай өгшийг хүндлээд ер нь өөртөө дараад оюутнуудад нь харьцангуй өршөөл үзүүлсэн юм шиг санагцсан. Гэхдээ нээлттэй хийж байгаа оюутнууд болохоор англиар нээсэн болохоор бас харьцангуй гайгүй. Гэтэ намайг би одоо хятаар нээштэй тэгэхээр ёо. Намайг жинхэнэ шарах байхаа. Би сайн бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр нээсэн 2 оюутны нэг нь болохоор зүүн өмнөд Азийн ухаалаг аялал жуулчлал гэсэн сэдвээр, нөгөө нэг нь болохоор ногоон ухаалаг хөдөө аж ахуй гэсэн ийм 2 сэдвээр хамгаалсан билээ. Тэгэд нээлтийн дараа би удирдагч багштай угсаа уулзах гэсэн. Тэгээд бид 2 өрөөнд нь орж чаал юм ярьжаад тэгсэн чинь манай удирдагч багш амирын нийттэй. Тэгээд ингээ гадаад оюутны ихэнхийн судалгааны 3 хувьсагч авчаал тэднэрийн хоорондын харилцааг судлаад ингээ байгаа тах юм. Жохон амьдралтай юм хийж болтгүй юм танарчаа. Жишээ нь гэхэд өнөөдөр нэгцэн сэдв зүүн өмнөд Азийн ухаалаг аялал жуулчлал гэж байна. Энд чинь ухаалаг бусын асуудал уу? Энд чинь улс төрийн аюулгүй байдлын цэрэг захиргааны асар том сөрөг нөлөөнөөс болоод аялал жуулчлал нь унчаад ахад чаа. Жохон амьдралтай юм хийгээч гэсэн ёо. Тэгээ яаж яхад миний сэдв бас жохон онлын талдаа. Тэгээ бусад салбаруудын нөлөөг тооцохгүй хэмжгүүгээр дангаар нь зүтгүүлэхэд үр дүн муутай болчихно. За бай бай.